Эрэлт хэрэгцээн дээр тулгуурсан төсөл. Эхлээд бид орон нутгийн эрэлт хэрэгцээ тулгарч буй асуудал бэрхшээлийг тогтоолоо. Харин одоо цэгцтэй төлөвлөгөө тодорхой алхмуудыг сонгон асуудлыг шийдэл болгох хэрэгтэй. Сайн JCI-гийн төсөл гэж ямар төслийг хэлэх вэ? JCI Polgat Chapter-ийн Эрдгигийн Kappa багш сургуульд хэрэгжүүлсэн төслийг харцгаая. Юуны өмнө энэ хэрэгтэй төсөл мөн үү? Төсөл хэрэгжих бол яах байсан бэ? Эрэлт хэрэгцээнд нийцсэн төсөл байж чадах уу? Kappa багш сургууль хаагдахад хүрээд байсан. Хэрвээ сургууль хаагдсан бол юу болох байсан бэ? Магадгүй зарим хүүхдүүд өөр сургууль руу хол алхаж чадахгүйгээс сургуулиас завсардах. Эсвэл ойр орчмын сургуулиудын багтаамж хэтэрч сурах нөхцөл хүндрэх. Магадгүй 10-аас 15 жилийн дараа чадвартай ажиллах хүчин дутагдсанаас орон нутгийн нөхцөл байдал хүндрэн эдийн засаг нь улам дороодох байсан. Мянганы хөгжлийн зорилтын 2-т анхан шатны боловсрал эзэмших боломжоор хангах хэмээн тусгасан байдаг. Анхан шатны боловсралыг хүүхдүүд бүр эзэмших нь ядуурлаас ангижрах чухал хүчин зүйлийн нэг. Тэгэхээр энэ сургуулийг аврах хэрэгтэй юу? JCI Polgat Chapter-ийнхэн тийм гэж хариулжээ. Гэхдээ JCI Polgat-ийнхэн Kappa багш сургуульд мөнгө хандивлаад явсангүй. Харин сургуулийн байшинг шинтгэж сурах орчиг сайжруулах чиглэлээр ажилласан байна. JCI Polgat Chapter-ийнхэн багш сурагчдад компьютер мэдлэг олгож захин номын санг сонсох төхөөрөмжийн хамтаар хүлээлгэн өгчээ. Мөн багш сурагчдад цэвэр ногоон орчинд сурч боловсрох ач холбогдлыг таниулах зорилгоор сургалт зохион байгуулжээ. Ариун цэвэр эрүүл мэндийн чиглэлээр сургалт зөвлөгөө өгөх боломжоор багш нарыг чадварчулсан байна. Төсөл үргэлжлэх явцад бид өөр юу хийж чадах вэ? Илүү их үр дүн, нөлөөг хэрхэн бий болгох вэ? Хамтрагч түншүүдтэйгээ хамтран төслийн үр дүнг улам сайжруулахын тулд юу хийх вэ гэсэн асуулт гарч ирнэ. JCI Polgat-ийн төсөл цаашид улам үргэлжиж сурагчдын эцэг эхийг татан оролцуулсан юм. Тэд сурагчид эцэг эх, бизнес эрхлэгчдийг хамруулан зуны цуслан арга хэмжээ зохион байгуулжээ. Бизнес санаа, бичил санхүүжилтийн чиглэлээр сургалт зохион байгуулж санхүүгийн чадвараа нэмэгдүүлэх арга замуудыг танилцуулсан байна. Төсөл цаашид хэрхэн үргэлжлэх вэ? Доктортой нөлөөлөл бий болгосон төсөл байж чадсан уу? JCI Polgat Chapter-ийн энэхүү төсөл орон нутгийн боловсролын байгууллагаас маш өндөр үнэлгээ авсан бөгөөд орон нутгийн удирдлагууд бусад JCI-гийн салбар байгууллагуудад энэ төслийг хэрэгжүүлэхийг уриалсан байна. JCI Polgat-ийнхэн Kappa багш сургуулийг үргэлжлүүлэн дэмжих өгөөд дараагийн алхмуудаач тодорхойлж эхлэв байна. Төслийн үр дүнд сурагчдын эрдэс төсөл эхэлж байсан 2011 оны 3 дугаар сартай харьцуулахад 200 дахин ихсжээ. Эрэлт хэрэгцээнд нийцсэн тогтвортой нөлөөллийг бий болгох төслүүдийг хэрэгжүүлэн эерэг нөлөө, эерэг өөрчлөлтийг бий болгож илүү сайхан дэлхийг бүтээх нь JCI-гийн эрхэм зорилго юм.